Финэ би яг юу гэж ойлгох вэ? Миний сүйт залуутай яг юу хийж байгаа? Шидийн академийн хичээлүүдийг гүйцэхэд хэцүү л байгаа байх. Гэхдээ би тусалж чадна шүү. Лиз гаднаа их хатуу ширүүн харагддагч үнэндээ Сигвалтад үнэхээр сайн. Зүгээр л хаяа буруу ойлгоцчих гээд байдаг сайхан сэтгэлтэй охин. Гэтэ хүмүүс түүний хатуун шир үгнээс нь болоод байн буруугаар ойлгодог. Язгууртнуудаас өөр хэн ч ашиглаж чадаггүй шидийг энгийн ард болох Фин ашиглаж чадж байгаагаа мэдснээс хойш хааны шидийн академид элсэн орж олон сайхан хүмүүстэй учирч тэдний хайрын думбана. Гэхдээ энэ бүхэн бодит амьдрал биш, ердөөлнийг тоглоом байж таарна. Эндо Кобаяши хоёр бол ахлах ангийн радио клубын хүүхдүүд. Бидний харж байсан бүх зүйл тоглоом доторх үйл явдал байжээ. Тэд тоглоом тоглох зураа Эндо тайлбар хийж, Кобаяши анализ хийж туршлага суухаар болно. Гэтэл тоглоом доторх Сигвалт тэний яриаг сонсож эхэлдэг. Үүнийг хааны удмынхан сонсож чаддаг Тэнгэрийн хоолой гэж бодно. Энэ хоолой зөвхөн түүнд л сонсогдож байлаа. Та нарыг Эндо Кобаяши гэж дуудаж болох уу? Нөгөө хоёр чинь гайхаж байгаа юм чи? Юу гинэ чи бидний хоолойг сонсоод байгаа юм уу? Яг сонсож байгаа үгүйг нь батлахын тулд хэрвээ үнэхээр сонсож байвал Лизийг үнстэй гэж аавна. Сигвалт яг хэлснээр нь үнсчдэг. Кобаяши энд бөөн баяр. Сигвалт Лизийг уурлаад цохих юм болов уу гэж бодтол Лизийн ичээд улааж байгааг нь хараад хөөрхөн санагдана. Уг нь энэ тоглоомын жинхэнэ төгсгөл бол Лиз Сигвалтын хайрыг нь авч чадалгүй гуниг нь цөхрөл болж хар шидэд эзэмдүүлэн ялагддаг. Гэхдээ энэ замыг Эндо Кобаяши хоёр өөрчлөхөөр шийднэ. Тэд энэ тухайгаа Сигвалтад хэлэхэд маш олон асуулт гарч ирнэ. Гэхдээ тэр хоёр спойл өгмөргүй байсан болохоор зөвхөн нэг асуулт асуухыг л зөвшөөрдөг. Нэг асуулт гэсэнд нь балмагдаад түрүүнд ярьжсэн цүндэрэ гэж юу юм бэ гэж асуучихна. Гаднаа өргөстэй мэт хэрнээ дотроо зөөлөн. Ер нь Лиз гэсэн үг дээ. Сигвалт Лизийн өмнө гаргадаг байсан арх цангийг бодоод яалчгүй цүндэрэ гэдгийг нь ойлгоно. Түүнд ойр дох төдийд л уулайж ичиж байгаагаас нь Сигвалтад ямар их сайныг нь харж болно. Эндо бас Кобаяшид сайн ч үүнийг нь огт мэддэггүй. Зуны амралт эхэлж байгаа тул тоглоомоо Кобаяшинд өргөжлүүлэн тоглохоор болдог. Томоо бол Лизийн хамаатан, авьяастай, бас сайхан сэтгэлтэй. Жижигэ бол шидийн онцгой авьяастай тул багасаа л хүчээ удирдах сурахаар хичээлж байгаа нэг. Профессор бол асар хүчирхэг шидтэн ч тэр чадвараа бусдаас ноцолж хүмүүсээс зай барьж амьдардаг. Үзэгдэл солигдох бүр толомын ертөнц уламл нууцлаг, битүүлэг, сонирхолтой санагдана. Зуны амралт эхэлж Эндо Кобаяшинд ирж тоглоомоо өргөжлүүлнэ. Лиз Финийг шүтэн биширдэгч ойртож чадахгүй холоос л харж суухад Сигвалт хурж ирнэ. Тэгтэн Эндо Кобаяши хоёр Лизийн үсэн дээр нь тогтсон дэлбээг нь авч өгөхийг зөвлөдөг. Сигвалтыг дэлбээг нь авахд Лиз эцсэндээ гинт ширээ зохиж босч ирснээ хэдий сүй тавьсан ч хамаагүй үрээд байхдаа яад юм бэ гэж уралдагч цаанаа бол дуртай байгаа нь илт. Хэдий хүмүүс түүнийг бүдүүлэг гихч Сигвалт түүний гаднаа ийм ширүүн байдагч дотроо өөр гэдгийг нь мэддэг болсон болохоор харин ч хөөрхөн санагдана. Фин сургууль дээрээ дайсандаа таарлаж магадгүй тул Томог хажууд нь байлгахаар болдог. Энэ үед Арт гэдэг шиндүр гарч ирнэ. Арт Финийг нэлээд сонирхоод байсан болохоор тэр хоёрыг сургуульд хэлэхээр болдог. Арт Том хоёрыг нэг баг болгосонд нь гайхалгүй л яах вэ? Жохо охины өдөөс хоёр эрэгтэй дайрна гэдэг нь сонирхол санагдсан байх. Гэхдээ Фин бол тэднийг ядах юмгүй л дилж шидэрээ дараа нь эмчилчихнэ. Хүч болон шидэндээ ямар сайн эндээс харна. Лиз нууцаар харж ягаад Сигвалтад баригдчихдаг. Ямар шуугантай юм бэ? Тэндээс хүртэл сонсогдоод байна штэ. Ууг нь Сигвалттай ярих гэсэн боловч ичээд чадаагүй болохоор араас нь дагаж байсан тэр. Арт Лизийн гарыг бариад мэдлэхэд нь түүнийг түлхээд Финий савааг нь ямар арчаагүй юм бэ гэж муулж агаад хугалцдаг. Тэгснээ миний хэрэгэлдэггүй саваа байгаа юмаа гэд шин саваа өгдөг. Тэр нь харваас цоо шин. Эмчилгээний шидэнд яг тохирсон. Бүр яг Финд зориулаад авсан байдаг. Гэтэ түүнийгээ Финд зориулаад авсан гэдгээ ичээд хэлж чадаагүй болохоор зүгээр л надад хэрэггүй болцсон юмаа гэж өгдөг. Хүмүүс түүнийг ямар ширүүн зангатайг нь гайхдагч үүнийг нь Сигвалт Финий төлөө хийсэн гэдгийг нь ойлгож Лизийг их сэтгэл нь улам гүнзгэрнэ. Эндо бэртлийн улмаас бейсбол тоглоо байсан ч яг тэр үед нь Кобаяши түүнийг дэмжиж хажууд нь байж итгэл хайрлсан болохоор түүнээс хойш Кобаяшид хайртай болдог. Саван дээрх бүчний үг нь хайртай хүнийх нь үсний өнгө нь байдаг. Тэгтэл Финийгийнх дээр Сигвалтынхтай адилхан шар өнгөтэй байсан нь Лиз уурлахад тэр бүч нь Лизийн Финд өгсөн дэвтрийг уйсан бүч байдаг. Өвлийн дүрмд хувцас гээд 3-ыг өгч дэвтэр номноосоо аль болох олныг өгдөг. Тэднэрийгээ өгөхдөө надад таалагдхай болсон загвар гээл шалтгаалаад өгдөг. Лизийн бүч нь Сигвалтынхтай ижил өнгөтэй байсан нь хараад тэр хийлсэн үнээр нь бас Лизийн шиг адилхан өнгөтэйг нь хийлэхээр болдог. Гэхдээ энийг нь Лиз өөрөө хийсэн байдаг.
Дэндүү хөөрхөн биш гэж юу? Юундаа над руу ингэж хараад байгаа. Фин мангас агнаж оройн хоолны мах олохоор явхад Томо хамт явна. Гэвч сул мангаснууд байсан болохоор нээх мах байдаггүй. Сул мангаснууд байгаа юм чинь заавал ард нь том мангас байгаа даа гэж бодсон нь зүг байж. Бусдаасаа хамаагүй өштэй мангас гарч ирнэ. Томо Финийг хамгаалах гэж оролцсон ч яг л бүтлгүүтгийн даваан дээр Фин хүч нэмэгдүүлэх шид ашигласнаар ялч чадна. Би хүчтэй юм учраас өгөхгүй штэ. Харин чи дахиж намайг хамгаалж яагаад гэмтэл яах юм? Юу вэ? Юунд дахиад гинү? Би хүчгүйтэй биш. Чиний өмнө дорой болохоор л би хэдий хөөрхөн охин байсан ч зайшгүй бас сэлмээ сугалж чадна. Гэхдээ чи л болохоор чадаггүй. Шууд хайр альсаж байна шүү. Учир битүүлэг нэгэн Финтэй холбоо барьж чадахгүй байгаадаа ууралж байдаг. Тэдэнтэй адилхан тоглоомтой холбогдож чаддаг хүмүүс байгаа бололтой. Зуны амралт эхэлж байхад Фин гэрлүүгээ хайрдаггүй. Учир нь түүний ээжийг нь хүмүүс хөөж мөрдөж байгаа тул хаашаа очихооч мэдэхгүй байдаг. Лиз Финийг гэртээ авчирмаар байсан ч тэрийгээ өөрөө хэлж чадахгүй шүү дээ. Үүнийг нь Сигвалт мэдэж байгаа болохоор Лиз Фин хоёрыг хамт байлгахаар болгодог. Лизийн хар шидэрхий том болохоор Фин дотор нь төөрч байж нэг юм Лизтэй таардаг. Нэгэн тэнд хамт байгаа юм чинь ирээдүйд олон дээд тушаалтай хүмүүс. Эхнэр хүүхдээ хамгаалуулах гэж Финийг ажиглаж магадгүй. Тийм учраас ядаж наад зах юм. Би авч явах мэдлэгтэй байх шаардлагатай гэж үзээд Лиз зааж өгөхөр болдог. Сахар арай их байна. Харааны түвшинд байлга. Нуруугаа цэх байлгаачтэй. Ингэж заалгасны эцэс Фин өмнөхөөсөө мэдэгдэхүйд сайжирсан байв. Лизийн дүү нарын нэгэнтэй сүй тавьсан ч аль талдаа хүсэлгүй байлаа. Тэглэж Фин сайн болохоро сүүгээд цуслая гэж ирсэн байдаг. Томо язгууртны зэрэг сүйт бүсгүй Хүлэг баатрын байр сууриа хүртэл орхиод Финд өөрийгөө зориулах бодолтой байгаа нь илт. Зуны амралт дуусах гэж байсан болохоор Сигвалт амжиж Лизэнд ирэхээр болдог. Гэхдээ үүнийгээ ердөө өмнөх оройн л хэлдэг. Эрхийг нь мэдснээс хойш Лиз байнга л санаан зовоод материал захиалж өглөө дөрв бос арьсаа арчлаад хувцас сонгож өмсөөд нүрэ будаад үнэхээр их хичээнгүйлэн бэлдэнэ. Өөх ямар олон хөөрхөн охид вэ? Надтай гэрлэхгүйц. Тэгвэл би надтай гэрлээч. Гинэт хан эвдэрч Лизийн аав нь нэг эмэгтэйг болиулах гэж оролдож байгаа харагдана. Тэр эмэгтэй шууд гаваа зохиж ивдлээд Финийг хайж эхэлнэ. Тэр хүн бол Финий ээж байлаа. Фин Лизийн аавынх нь ахынх нь хүүхэд болж таарна. Финий ээжийг барих гэж оролдож байсан тул хамаг эд зүйлээ аваад зугтсан нь тэр байж. Тиймээс Финийг Лизийн дүү болгож Томотой сүй тавилбал бусад хүмүүс ч юу ч хийж чадахгүй байх боломжит хөлбөр гарч ирдэг. Гэхдээ Фин үнэхээр л тэр хүний охин нь гих баталгаа байхгүй болохоор арт баталгааг нь хурамчаар үлдэх санаа гаргадаг. Үүнийг нь ч Лиз Сигвалт хоёр дэмжиж туслахаар болдог. Фин Лиз хоёр эрт дүүс босондоо баярладаг. Тэгсэн наан нь ч Эндо Кобаяши хоёр баярлж болцохоор болдог. Эхлээд хамт явж хоол идээд дараа нь Эндод хувцас авч өгөхөр болдог. Гинэт нэг хүн Кобаяшигийн гарыг нь барьж авдаг. Тэр хүн бол алдартай жүжигчин Крис байлаа. Кобаяши Крисийн найз охинтой их л адилхан санагдсан болтой. Өөр ертөнц гэх мэт учир битүүлэг зүйлсээ байснаа андуурснаа ойлгоод ууршлал гуйгаад явна. Тэгсэн сонирхолтой зүйл нь тоглоомын төгсгөлд Финд бурхны хоолой сонсогдож тэр бурхандаа дурлаад эцэст нь бурхан өөрийн амьдардаг ертөнцөө Финийг авчирдаг. Тэр ертөнц нь орчин үеийн Япон байдаг. Бас тэр бурхны дүр нь Крис байдаг. Үүнээс болоод тухайн үед Крисийн Финүүд дүрээг нь зөвшөөрөлгүй ашигласан гэж ихээхэн шуугаж байсан гэдэг. Сигвалтыг явах болоход Лиз өөрийн гараар хийсэн бүчээ өгнө. Олон удаа хийхэд нь нэг бол хөөрхөн эсвэл игдүүтэй цулгуй гэж зөндөөл хийж үтсний эцэст хамгийн гоё босон нэгийг нь сонгож өгсөн байлаа. Томо Финээс илт мэдэгдэхүйц зайгаа бариад байдаг. Өв залгамжлалын байр сууриасаа татгалзчихсан хэрнээ одоо гинт Финд сайн гэж сэтгэлээ илчлэх юм бол байр сууриа буцааж авах гэж байгаа мэт харагдана гэж айсандаа цутааж байсан нь тэр. Үүнийг нь ч мэдэж байсан Лиз Финийг хувцсны өрөөнд байлгаж ягаад бүх яриаг нь сонсгодог. Томооч тэрийг нь мэдээд очиж хайртайгаа эцэст нэг юм хэлж чадна. Гэрлэлт энэ тэрийг нь түр хойш тавиад эхлээд үерхээр болно. Тэгтэл Финч бас нөгөө хоёрын хоолой сонсогдож эхэлдэг. Гэтэл Лизийг хар зүйл бүрхэж эхэлнэ. Фин Сигвалтыг чинь булаана. Гэх хоолой сонсогдож эхэлдэг. Түүнээс болоод Сигвалт Лизийг үзий ядаж Финтэй хамт явж байна гэж зүүдэлж сэрдэг болно. Үүнээс хойш Лиз Сигвалт Фин хоёроос зайгаа барьж эхэлдэг. Арай гэж нэг юм Фин Лизтэй ярилцаж чадтал Лиз өөрийгөө Фин шиг хайр татан биш болохоор Сигвалт хизээч өөрт нь дурлахгүй. Бүр дургүй байх гэж бодож явдгаа хэлээд уйлна. Үүнийг нь Сигвалт сонсож тараад энэ мөчөдөл өөрийнхөө сэтгэлийг бүрэн ойлгож Лиз дээр очино. Гэвч Лиз түүний үгийг нь сонсох шинжгүй байлаа. Лиз багасаа л Сигвалтад сайн байсан ч аав нь ирээдүйн хаан болох хүн учраас саад болохгүй байхыг зөвлөсөн тул хичнээн хэцүү байсан ч сэтгэлээ дарсаар ирсэн байж.
Лиз бас л хэн ч өөрийг нь хайрлахгүй гэж бодсноос болж яг л шулманд эзэмдүүлэх гэж байхад Фин эмчилгээний шидэд ашиглан азар зогсоож чадна. Түрүүн шулманд битгий ялагдаарай гэж сонссон Фин Сигвалд хоёр юу болж байгааг нь асуухад шулам Лизийн оюун бодлыг нь сулруулж агаад биеийг нь өөрийн болгох төлөвлөгөөтэй байгаа гэдгийг нь хэлж өгнө. Эндо Кобаяши хоёрын ачаар Сигвалд Лизийг өөрт нь ямар их чухал нандин хүн болохыг нь бүрэн ойлгодог. Мөн өөрөөс нь болж Лиз шулманд эзэмдүүлж магадгүй гэдгийг нь ухаарад Сигвалд түүнийг хамгаалахаар шийднэ. Лиз өөрийг нь орхиод явчихъя гэж айж байгааг нь мэдээд түүнийг эрхлүүлж тайвшруулдаг. Шидийн академийн талархлын наадмын дараа шулам гарч ирнэ гэдгийг мэдсэн болохоор Эндо Кобаяши хоёр яаж зогсоох вэ гэж арга суугчилдаг. Үүний тулд бүх дөрүүдийг цулуулах хэрэгтэй юм байна гэсэн шийдвэрт хүрцгэнэ. Томас Сигвалд Артнер бол яах вэ? Туслах байх гэж үзвэл гол нь профессор. Профессор бол их төвөгтэй гэр бүлийн хэцүү орчин төссөн. Дээрээс нь хориотой шид хэрэгэлдэг. Профессорыг багтаа оруулах ганц арга нь Финд дурлуулах гэж бодцгооно. Одоогоор Фин Сигвалд хоёр л Эндо Кобаяши хоёрыг сонсож чадах тул зөвнөлөө зөвхөн тэдэнд л хэлнэ. Академийн наадмын сүүлийн өдөр бүжгийн дараа эртний шулам сэргэнэ. Түүнийг зогсоохын тулд аль болох олон хүнийг өөрсдийн талд оруулах ёстой гэдгийг даалгадаг. Яг тэр үед нь арт гарч ирээд шуламтай тэмцэх багт нь нэгддэг. Дараа нь жижигтэй ярилцах гэсэн ч өндөр эрдэчүүдээс айдаг болохоор Сигвалд яаж ярьдгаа мэдэхгүй байхад Лиз туслахаар ирнэ. Тэгтэн ч чи сайн ээж болох байхаа. Гэхдээ Лиз ичиж улаагаал. Чиний горилгыг дэмий болохгүй. Гэхдээ ч Сигвалд бас ичиж улаагаад байдаг. Лиз доороо дөрвөн дүүтэй болохоор жоохнуудаа маш хурдан дотносож шидийн талаарч зөвлөгөө өгнө. Жижигийг хөөх юм аа гээл харин жижигийн Лиз ичиж дуудаж болох уу гэж асуусан ч Сигвалд наана би Багдад хөөхөн байсан штэ. Би ч сүд бүсгүйгээ Лиз гэж дуудахгүй байхад гээл жижигээтэй атаархаж байгаа нь илт. Эндо Кобаяшигийн сургуулийн сагсны авраг шалгаруулах тэмцээн эхлэхэд тэд нэг нь тайлбарлаж нөгөөх нь анализ хийдэг. Тэр хоёрын ярианд тоглоомн дээр дадлага хийсэн болохоор ч тэрүү нилээ сайжирч хошин шог шиг ярианд нь хөтлөгсөн хүмүүс тний ярьж буй тоглолтыг үзэх гэж ирсгэн. Бид гэрлэхээ хэлэх гэж ирээгүй шүү. Гэхдээ удахгүй тийм өдөр ирнэ гэж ядж байна. Фин Лизийн аавд нь шулмын тухай бүхнийг хэлээд аав нь ч эцэг хүний хувьд бүх хүчээрээ туслана гэдгээ хэлдэг. Фин баярлсандаа ааваа гэж дуудахад нь ч аав нь бөөн баяр болж Финийг өөрөө болохыг хүсвэл эхлээд надтай үзээрэй. Хин ч байсан би завчиж унагаана. Өөй би өөрөө хинтээ гэрлэхийг мэдэн штэ. Уучлаарай. Профессорыг яах вэ гэдгийг нь Финий ээж санамсаргүй сонсоод тэдэнд туслахаар болно. Урд нь профессорыг хайжин амаргийн хүүхэд гэж дорд үзэн муулдаг байхад Финий ээж л ганцаараа түүнийг хамгаалж үл тоогоогүй ганц хүн нь байсан. Тэдний аль альнийх нь дайсан бол өөрсдийнх нь гэр бүл болохоор профессорт анх хориотой шидийг зааж өгсөн нь Финий ээж байдаг. Гэтэл Лизэс туслахыг ятаж чаддаггүй. Лиз хар даран зүудэлсээр Сигвалтаас ч цугцаар байна. Харин Сигвалт байнга бэлэг явуулж талархлын баярын даашинзыг нь хүртэл авч өгч хосороо өмсгөр болдог. Лизийн зүудэнд эртний шулам Сигвалт чам цайтаатай бишээ. Өрөвцөндөө л ярьж байгаа штэ. Гэж толгойг нь угаах гэж оролдогч Лиз Сигвалтыг гэсэн сэтгэлээрээ шулмыг дийлж чадна. Үүнээсээ зориг авсан Лиз Сигвалтыг дуудаж би чам тайртай. Тийм болохоор шулмд ялагдахгүй. Гэхдээ би чадах болохоор намайг бити өрөвдөж чи намайг хитрхийн өндрөөр үнэлээд байгаа бололтой. Жижигэ чамайг Лиз гэж дуудах болгонд би ямар их хатаархдаг гэж бодно. Лиз бас Сигвалтыг арттай ойр байдагт нь бас хатаархдаг гэдгээ хэлэхэд хоёулаа яг адилхан мэдрэж байснаа ойлгож баярлцгаана. Талархлын баяраар шуламтай тулалдах болохоор Лиз тамирын хувцас өмсвөл биед нь эвтэйхэн гэхэд ч Фин Сигвалт хоёр өөр төрхийг нь хармаар санагдаад плаж өмсгийг ятгадагч амархан зөвшөөрдөггүй. Гэхдээ тамирын хослоо болоод том огоос эмэгтэй хааны хамгаалагчдын хувцас зээлж авахар болдог. Тэр хамгаалагчдын хувцас нь цав цагаан, дээрэс нь алтдаг хэтэг нь сонгосон болохоор тэр нь Сигвалтын шаранхтай нь адилхан байсанд нь Сигвалт маш их баярлдаг. Лизийн баг дүү жижигийг хараад л анхны харцаар дурлаж би хамгаалагч нь болохын тулд Хүлэг Баатрын шалгалт хүртэл өгч бэлтгэл хийхэд нь хажуунаас нь салхаа болдог. Бүр гэрлэх тухайдаач багт зогсчихсон сүрдүүлсэн гин шүү. Анх уулзахдаа л Сигвалт Лизийн хөөрхнийг нь гайхаж байсан ч дараачийн уулзалтаас нь Лиз хүндий хандаж эхэлсэн. Харин одоо тэдний хооронд нь зүүж орох зайгүй болсон. Талархлын баярын ёслол дуусч бүжгийн наадам эхлэхэд бүгд гоёлоо өмсөөд хүмүүсийн харц нь Сигвалт Лиз хоёр дээр л тусна. Фин Лизтэй бүжиглэхээ бэлдсэн ч уцаа өмсгүй яах вэ? Бас хинтээ бүжиглэх вэ гээл эргэлзэж байтал нь Томо хурж ирээд бүжгэн дурна. Гэтэл бүх зүйл харанхуйлж бүжгийн дараа гарч ирэх ёстой байсан. Шулам төрүүлээд гараад ирдэг. Тулаанч эхэлж яг жижиг гимтэй гэж байхад нь профессор гарч ирдэг.
Финий ээжийн маскыг нь зүчгээд масктай хүний нэрийг нь асуудгүй маа. Бүгд бие биенээ дэмжин тулалцаар. Гэтэл ашгүй шулумны хүч шуларсан бололтой. Шулум зүхтахад Лиз ч зүхтаалахгүй дээ гэд ганцаараа араас нь явна. Гэвч энэ урих байна гэж хэн мэдвүлээ дээ. Эцэст нь Лизийн биеийг нь шулам эзэмдэх гэж байхад нь Сигвалд мөн бус нь бүгдээрээ чин сэтгэлийн үгээ хэлж ханарах үед ганцаардаж хэн нэгнийг өөрийг нь хайрладгүй гэж бодож байсан Лизийг нэгэн гар гарч ирэн татан гаргана. Шуламын жинхэнэ дүр нь талархлын баярын эзэн болох Лириана дарих байж. Үймийн самун ертөнцийг хүмүүжүүлэхийн төлөө оршин буй ганц бие ганцаардсан болохоор Лириана болон Квон болж хуваагдсан. Тэд энэ ертөнцийг болон амьд биедийг бүтээсэн. Хамгийн сүүлд нь хүмүүс болох Адам Еваг мөн бүтээсэн. Гэхдээ Квон Евад дурлаж өөрийн болох гэсэн ч Ева бүх насаараа түүнийг хайрлаагүй юм. Тийм болохоор Квон өөрөө хүн болж Еваг өөрийн болох гэдэг. Ууг нь Лириана Квонд сайн байсан болохоор зогсоох гэсэн ч нэг бит байсан хүнийг сонгохгүй гэж заавал Еваг өөрийн болох гэдэгт нь Лириана уурлаж үзэн язалтаасаа болоод шулан болсон байдаг. Гэхдээ ийм юм хийн гэж юусоо бодоогүй. Евагийн хойдур бол Фин, харин Адамын хойдур бол Томо. Яахын аргагүй заяаны хасууд. Крисийн учир битүүдэг байсны учир нь Квон түүний биед орсон байсантай холбоотой. Лизийн ачаар Лириана буцаж хэвэндээ орсон болохоор хариуд нь Лизийг ариун их болгохоор шийднэ. Гэхдээ ариун ихтэй гэрлэх маш хэцүү тул ганц арга нь ариун их болохоос өмнө гэрлэх явдал байв. Лиз натаа гэрлэхгүйз тэглэхгүй яах вэ? Гэхдээ бүх зүйл ингээд дууссангүй. Квон Еваг шинэ биед оруулж хамт байлгахын тулд Кобаяши эгчийн биеийг нь ашиглахыг оролдоно. Эндо Кобаяши хоёр хамтран түүнийг зогсоох гэдэг ч хүчин мөксдөнө. Гэхдээ Лиз өмнө нь тэдний ачаар авруулж исэн болохоор энэ удаад өөрөө тэдэнд тусалж Квоныг ялахын төлөө тэмцэнэ. Хайр гэдэг нь ганц хүний баяр баясгал биш. Харин харилцан бие биенээ бодох сэтгэл гэдгийг ойлгосон Эндо эцэст нь Кобаяшид сэтгэлтэй байснаа хэлж Кобаяши ч мөн адил түүн тайртайгаа хэлээд үерхэж эхэлдэг. Гэхдээ цаана нь Квон байгалаа л да. Тэр үгсийг сонссон Квон нэлийн зүйлсийг ботсон болтой. Анхаарал нь түр санжсан мөчөд нь Лириана түүнийг Крисийн биеэс салгаж авч чаддаг. Бүх зүйл байранд орж тоглоом дуусдаг. Лиз Сигвалд хоёрын хурим болоход Сигвалд Лизэд дахин нэг удаа дурлах шиг болно. Лириана хуримын бэлэг болгож Эндо Кобаяши хоёрыг авчирдаг. Номыг хавцаар нь дүгнэдэггүйтэй адил хизээч хүнийг өнгөцгөн харж дүгнэж болохгүй гэдгийг ойлгуулах мэт байлаа. Энэ хүртэл үзсэнд та бүхэндээ маш их баярлалаа.